Дарга улсын хурлын эрхэмшүүдээ Монгол улсын хурлаас Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны төр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хоёрхан баталсан билээ. Тус хэлэлцээр нь Монгол улсын гадаад худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, экспортын боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой хэдий ч тарифын хөнгөлөлт идэх барааны жагсаалтанд тамхин бүтээгдэхүүн амрагдсан төсөв татвар болон нийтийн эрүүл мэндийн хувьд тодорхой эрсдлийг бий болгож байна. Тухайлбал тамхин бүтээгдэхүүний гайлын тариф тэг хувь болсноор импортын өртөх буурч зах зээлийн үнэ хямдрах улмаар хэрэглээ нэмэгдэх эрсдэлтэй. Энэ нийтийн эрүүл мэндийн сөргөөр нөлөөлөхөөс гадна гайлын албан татврын орлого буурч улсын төсвийн орлогын тогтвортой байдал сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл үүсэж болзошгүй юм а. Иймд улсын хурлаас хэлэлцээрийг сойрхон баталсантай холбогдуулан хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 117 дугаар тогтоолыг баталж тамхин бүтээгдэхүүний гайлын тарифыг тэглэсэнтэй холбоотой төсөв татвар нийгэм эдийн засаг болон нийтийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тооцож шаардлагатай хууль тогтоомжийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлэхийг засгийн газарт даалгасан. Уг тогтоолын хэрэгжлийг хангах хүрээнд сангийн яамнаас онцгой албан татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийн үндсэн зорилго нь тамхин бүтээгдэхүүний гайлын тариф тэглэгдснээс үүдэн зах зээлийн үнэ буурах нөлөөллийг сааруулах, тамхины хэрэглээг татврын бодлогоор зохистой түвшиндээ зарлах, улсын төсвийн орлогын тогтвортой байдлыг хадгалахад оршино. Нэг ийм байдлаар тамхин бүтээгдэхүүнд онцгой албан татрыг бид нэгжид суурилуулсан хэлбэрээр ногдуулж байна. Харин хуулийн төсөлд одоо мөрдөгдөж буй зохицуултаас гадна импортын тамхин бүтээгдэхүүнд гайлын үнэд суурилсан хувь хэмжээний онцгой албан татвар ногдуулах буюу бид нэгж болон үнийн дүнд суурилсан хосолсон татврын хэлбэрийг нэвтрүүлэхээр тусглаа. Ингэснээр импортын гайлын тариф тэглэгдсэнтэй холбоотой зах зээлийн үнэ огцон буурах, хэрэглээ нэмэгдэх эрсдлийг оруулах, мөн гайлын албан татврын орлого борсноос үүсэх төсвийн сөрөг нөлөөллийг нөхөх боломж хүртэнэ. Хуулийн төслийн хамт импортын барааны гайлын албан татврын хувь хэмжээ батлах тухай улсын хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай улсын хурлын тогтоолын төслийг боловсруулсан болно. Иймд Монгол улсын их хурлын 2025 оны 117 дугаар тогтоолын хэрэгжлийг хангах хүрээнд боловсруулсан онцгой албан татврын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох улсын их хурлын тогтоолын төслийг хэлцэн дэмжиж өгөхийг байнгаараа эрхэм гишүүдээс хүсье анхаарлаа тусад баярлалаа.